10. Газар хөдлөлтийн аюулын талаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар анх удаа авч хэлэлцсэн байгаа. Төр олон нийтийн анхаарлын төвд энэ асуудлыг оруулсан байгаа. Ер нь газар хөдлөлттэй холбоотой асуудал болвол яах вэ? Гай хэлж ирдгүү гэж ярьдаг. Монгол улс бол газар хөдлөлтийн нэлээд одоо аюултай бүсд оршдог. Ялангуяа манай нийслэл хот. Ийм учраас энэ дээр бид нар хүн ам төвлөрсөн ийм газар дээр энэ аюулыг улсуудаа мэдрүүлж бид нар энэ аюулаас тойрч чадахгүй. Дэлхий дээр тойрсон түүх байдаггүй. Хамгийн гол нь бэлэн байх ёстой л гэж. Бэлэн байх ёстой. Бэлэн байхын тулд юу хийх вэ? Манай онцгой байдлын байгууллага, мэрэгжлийн байгууллага, иргэд хүн ам олноороо одоо цугладаг газрууд юу хийх вэ гэдэг талаар жил бүхэн ярьдаг. Улсын их хурал дээр тусгаалan энэ асуудлыг нээлттэй хэлэлцүүлсэн байгаа. Их хурал засгийн газраас тодорхой одоо санаачлагууд гарсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр бас энэ ажлын явцыг сонсч явдаг юм а гэдгийг энэ хэлье.